нутагшуулаад энэ аян зохион байгуулагдаж байна. Тэгэхээр энэ аяны одоо зохион байгуулалт аяны онцлог одоо ач холбогдол нь юу вэ гэдэг энэ аяны талаар бас мэдээлэл өгвөл. За баярлалаа. Улсын шинжилгээний яам, шинжилгээний технологийн сан, шинжилгээний актив, шинжилгээний паркинг захиранаас энэ шинжилгээний технологи инновацийг орон нутагшуул гэдэг аяны бүх аймагт зохион байгуулахад төлөвлөн ажиллаж байгаа. Сэлэнг аймаг нь өнөөдөр 12 дахь аймаг болж байна. Тэгэхээр Сэлэнг уг арга хэмжээг зохион байгуулж байгаа аягаад орон нутгийн шинжилгээний технологи инновацийг түгээн нийлүүлэх шаардлагатай юм. Аяны маань үндсэн зорилго нь бол за мэдээж одоо тухайн орон нутагт одоо боломжтой асуудлуудыг ихэнх шинжилгээ ухааны үндэслэлийг шийдвэрлэх юм бас илэрхийлэх зорилготой. Мөн одоо тухайн орон нутагт одоо орон нутгийн онцлог гэсэн өмнө хийгдсэн судалгааны ажлууд бас орон нутгийн төлөвлөлийн байгууллагууд, бусад одоо захиргааны байгууллагууд ард иргэдэд танилцуулах. За ингээд одоо боломжтой асуудлуудыг шийдвэрлэхэд үндэсний судлаачдын хэмжээний байгууллага итгэл сурвалж маань хэрхэн одоо орон нутгийн байгууллагатай хамтарч ажиллах юм бэ гэдэг талаар бас хамтын ажиллагааг одоо бий болох юм хамгийн гол зорилго нь өршиж байгаа. За энэ хүрээнд бас маш олон төрлийн үйл ажиллагаа авах хийж явж байгаа. Энэ дээр одоо мэргэжлийн бас одоо сургалтууд явуулж байна. Одоо жишээлх юм бол хог эдлийн менежментийн асуудлууд одоо бүхэл одоо орон нутгийн байгууллагууд боломжтой асуудал болж байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг хэрхэн одоо шийдвэрлэх юм гэхлээр манай шинжилгээний актив хэмжээний олсуулсан судалгааны ажлыг хийсэн байна. Нийтийн шинж танилцуулах хогдлын хэмжээнд судалж явж байна. За мөн одоо модернизм хүрээлэнд малыг хэрхэн одоо юу болох юм, малын үн тарайг одоо хэрхэн зөв зөвстэй хэмжих юм, малын өвчлөөс яаж өссөн шинжилгээ хийсэн талаар маштай одоо дайчмаг болсон ихнүүдийг зориулсан явж байна. Мөн одоо боловсролын салбарт одоо хэн одоо мэдээллийн технологийн хөтөлбөрт ингээ нөхцөлсөн үйлдэлээр одоо яг өөрийн систем сургалтын хөтөлбөрийг танилцуулах энэ сургалтууд явж байна. Мөн одоо орон нутгийн хөгжлийн бас тодорхойлох бусдын хүчин зүйлийн нэг нь одоо залуучуудын гарааны бизнесийг хэрхэн дэмжих юм бэ гэхлээр энэ гарааны бизнесийг хэрхэн зөв явуулах юм бэ гэхлээр бас залуучууд чиглэсэн менторинг ажиллагаа буюу сэтгүүлсэн сургалтуудыг бас зохион байгуулж байгаа. Хичээний маш олон төрлийн одоо салбараар энэ үйл ажиллагаанд өргөжж байна. Мөн одоо яг энэ орон нутгийн хөгжилд шинжилгээний оролцоос идэвхтэй бодлогын хэлцүүлэлт явж байна. Энэ дээр одоо хэрхэн одоо орон нутг маань өөрийнхөө газар зүйн байдлыг одоо бусад одоо нөөц болцоо, технологийн нөөц болцоогоо ашиглаад хэрхэн одоо зөв өгчих юм бэ, зүйтэй өгчих юм бэ асуудалтай. Мэдээж одоо шинжилгээний одоо үйл ажиллагааны гол одоо хэд хэдэн зорилгууд зарчмууд гэдэг энэ бол шинжилгээний судалгаа гэдэг бол өөрөө мэдээж улс орны эдийн засгийн чадварыг сайжруулах асуудлыг одоо нэмэгдүүлээд очиж байгаа. Хоёрдугаар энэ судалгаа шинжилгээний ажлууд маань хүний амьдралын чиглэлээр хийж болж байгаа. Тэгэхээр энэ газар зүйн байршил одоо энэ технологийн нөөц болцоо зөв хичээлээд хэрхэн одоо тухайн аймаг магадгүй тухайн бүсчлсэн үйлчлэгчдүүд бүс маань хэрхэн одоо холбоо болсон үед одоо хөгжих юм. Мөн одоо ингэснээрээ одоо тухайн аймаг орон нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралын чиглэлээр нийслэх юм. Одоо бодлого хэлж явж байна. Энэ дээр маш олон төрлийн талаас нь судлаарсан саналууд ажиллаж байгаа. Мөн одоо Монгол Улсын сайд бодлого салбарын үндэсний хороонд тодорхой сайд хэмжиж энэ одоо алтан бодлого гэдэг бонд концепцийг танилцуулж байгаа. Эндээс одоо ихэд бонд маань Сэлэнг аймаг маань том бондтой. Тэгэхээр энэ бондыг бодуулаад хэрхэн одоо бусад одоо дэмжих зорилтоор энэ газар тариалан мал аж ахуй бусад бизнесүүд яаж хөгжих юм бэ? Яаж бид ингэж кластерлаж хөгжих юм бэ? Энэ эцэг болцоо яаж бий болох юм гэхээс олон төрлийн судлаачид маань төрийн байгууллагын судлаачид нэмж энэ бодлого хийж явж байгаа давамжлалт болж байгаа гэж байна. Давхраас үзэсгэлэн танилцуулах арга гэж байна. Тэгээ мэдээж одоо эдгээр судлаачид маань маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгийг одоо бий болгож ажиллаж байдаг. Тэгээд бид бас энэ удаагийн одоо арга хэмжээнийхээ хүрээнд эдгээр судлаачдаа бий болгосон бүтээгдэхүүн дээжүүлээс одоо судлаач ажиллагааны ажлын үр дүнгуудээс инноваци бүтээгдэхүүн хэрэгжснээс үзэсгэлэн хэрэгж танилцуулж байна. Тэгээд орон нутгийн маань бас нөхөж
саналгаас уриалж тэгээд мөн бодлого хэлцүүлэх одоо оролцож бүхэн судлаачдын хийсэн магадгүй яг сэлэн аймгийн тухайд хийсэн судалгааны ажлуудыг танилцах шинэ мэдлэг мэдээлэл болж байгаа. Тэгээд одоо түүнийг ашиглаж ажиллах нийслэлийн болцоодыг илэрхийлээс юм хүсэж байна. Баярлалаа.